Сайн байна уу? Дахин шинэ өдөр эхлэж байна. Эзний амьд үгээр энэ өглөөг хамтдаа эхлүүлцгээе. Залбирая. Эзэн бурхан минь танд баярлалаа. Шинэ өдөр, шинэ өглөө эхлэж байна. Таны амьд үгээр бид өнөөдөр дахин эхлэх гэж байна. Эзэн та угаа илээд таны ариун сүнс зааж зааварлах болтугай Есүсийн нэрээр залбирanгуйж байна. Амен. Та бид өнөө өглөө Матай номны 16 дугаар бүлгийн 13-аас 20 дугаар ишлэлийг уншийе. Тэгээд хуваалцгаая. За би эндээс уншийе. Матай 16-гийн 13-аас 20. Цезар Филиппийн нутагт Иесус ирээд шавь нараас хүмүүс хүний хүүг хэн гэж ярьж байна вэ гэж асуухад тэд зарим нь Баптист Иохан, зарим нь Илия, харин зарим нь Иремья эсвэл иш үзүүлэгчдийн нэг гэдгээ гэхэд тэр харин та нар намайг хэн гэж хэлэх вэ гэсэнд Симон Петр та бол Христ амьд бурхны хүү мөн гэв. Есүс түүнд хариулна. Йонагийн хүү Симон чи ерөөлтэй. Учир нь үүнийг чамд мах цус нь биш харин Тэнгэр дэх эцэг минь илчилсэн юм. Би чамд хэлье. Чи Петр энэ хатан дээр би чуулганаа босгох бөгөөд түүнийг үхэгсдийн орны хаалга дийлэхгүй. Би чамд Тэнгэрийн хаанчлалын хүрийг өгнө. Чи газар дээр юуг холбоно, тэр нь Тэнгэрт холбогдно. Газар дээр юуг тайлна, тэр нь Тэнгэрт тайлагдах болно гэд тэр Христ гэдгийг хэнд ч бүхэл хэмээн шавь нартаа тушаа. За Есүс Христ дагалдагч нараас асууж байгаа. Намайг хэн гэж байна гэж. За хүмүүсийн хүний хүүг хүмүүсийн бодлоор бол Иохан гэж байгаа, Илия, Иремья, иш үзүүлэгч гэж ярьж байгаа. Заримдаа Иесус бол арай онцгойхон бас урам зориг өгдөг, удирдаг ч юм уу. Эсвэл багш. Жинхэнэ хэн болохыг нь хүмүүс ойлгоогүй. Харин өнөөдөр маш олон хүмүүс Иесусыг сайн багш, ёс суртахууны үлгэр дуурайл гэмээр ойлгодог ч гэсэн тэр зөвхөн тийм хүн биш, амьд бурхны хүү юм аа. Харин хувь хүний хувьд харин та нар намайг хэн бэ гэж Иесус дагалдагч нараас асуухт нь энэ их л чухал асуулт гэдгийг бид нар ойлгож болох хэрэгтэй. Петрийн хариулт бол онцгой байсан. Та бол Христ амьд бурхны хүү мөн гэж хариулсан юм байна. Бид чуулганд байгаа хүмүүсээс асуух юм бол чи хэнд итгэдэг гэвэл зарим нь бурханд итгэдэг гэж ярьдаг. Бурхан ганц гэдэгт итгэдэг хүмүүс бас байдаг. Үүндээ бурхан залбирх юм бол хариулдаг, бурханаас гуйх юм бол өгдөг, бурхан бол авардаг, хамгаалдаг гэж зөндөө бичсэн байгаа ч яг үнэндээ Есүс Христэд итгэсэн тэр итгэлийн тухай энд бид нар үзэх хэрэгтэй болж байгаа юм. Христ бол аврагч, тэр тослогдсон нэгэн гэдгийг Петр тунхаглаж байна. Мөн амьд бурхны хүү гэдэг нь Есүсийн бурханлаг чанарыг нь тэнд Петр хэлсэн байна. Та Есүсийг хэн гэж өөрөө хувьдаа хүлээн зөвшөөрдөг вэ? Та Есүсийг хэн гэж боддог вэ? Хэн гэж бас хэлдэг вэ? Би Иесусыг миний аврагч гэж хэлдэг. Иесус бол намайг гэм нүглээс аварсан, миний нүглийн төлөө, миний нүглийг шийтгэлийг үүрээд миний нүглийг үүрсэн аврагч гэж би итгэдэг юм аа. Хувь хүний итгэлийн тунхаглал нь биднийг үнэхээр авралт хүргэдэг. Иесусыг зөв таньж, зөв итгэх нь сүнслэг амьдралын эхлэл юм аа. Чуулганд бид нар заримдаа хүмүүсээс асуувал бурханд итгэдэг л гэдэг. Үүндээ бидний энэ нь буруу биш ч гэсэн жинхэнэ Есүст итгэдэг нь илүү зөв байна гэж би ойлгож байгаа. Учир нь Есүст Христэд итгэсэн учраас Есүс Христ Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөн. Чуулган Есүс Христийг энэ дэлхийд төлөөлдөг учраас бид Есүс Христэд
итгэсэн гэж ярих нь илүү зохистой надад санагдаж байна. Петрт Есүс хэлж байгаа мах цус нь биш, харин гингэрдэг эцэг нь чамд үнийг ойлгуулсан юм а гэж. Хүн өөрийнхөө махан биеийнхээ бодол санаахаар ойлгохоос илүү Бурхны өгсөн илчлэлтээр, Бурхны өгсөн үгээр түүнийг ойлгох нь чухал байна. Тэгээд чуулганы суур бол Петрийн итгэл хад буюу Петрийн итгэл дээр чуулган бий болсон гэж зарим нь тайлбарладаг. Харин Христ Есүс бол өөрөө тэр хад гэж Коринт номын 14 дээр байдаг. Чуулганы суурь нь Христийн тухай зөвтгөл юм а. Үхсдийн орны хаалга дийлэхгүй гэдэг нь чуулган бол ялагдшгүйг илэрхийлсэн. Тийм учраас Петрт чи бол Петр, энэ хатан дээр би чуулганаа баслагнаа гэж Есүс хэлсэн юм а. Та Есүсийг хэн гэж бодож байна вэ? Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө гэж 19-с 20 дугаар ишлэлд бичсэн байна. Есүс Петрт Тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгсөн байна. Энэ бол эрх мэдэл нэвтрэх боломжийн илэгдэл юм а. Петр Юдэчүүдэд Самар харь үндэстэнд Үйлс номын 2 дугаар бүлэг дээр ч гэсэн сайн мэдээг анх тунхаглаж хаалгыг нээсэн мэт юм. Газар дээр юу холбоно тэнгэрт тайлагдана гэсэн. Есүс чуулганы сүнслэг эрх мэдлийг Петрээр дамжуулан энэ итгэлээр өгсөн байна. Эцэст нь бид Есүс Христ хэн бэ гэдгийг зүрх сэтгэлдээ эзнийг хүлээн зөвшөөрснөөс эхлэх юм а. Чамайг хэн бэ гэж асуувал, Есүс Христ хэн бэ гэж асуувал та Есүс бол миний аврагч гэж хэлэх нь хамгийн зохистой хариулт болох байна. Есүс танаас ингэж асууж яж болох юм. Чи намайг зөв таньсан уу? Христ амьд Бурхны хүү гэж чи зүрхэндээ итгэж байна уу? Чи өөрийн итгэлийн амьдралаа Есүс Христийн үгэн дотор босгож байна уу гэж асууж болох юм. Хэрвээ тийм биш бол өнөөдөр эзнийг аврагчаа гэж хүлээн зөвшөөрөөрэй. Яагаад би энэ тухай ярьж байгаа вэ гэвэл өнөөдөр бид Есүс Христэд итгэдэг итгэгч нар, Есүс Христийн ариун сүнсээр хамгаалагдсан итгэгч нар Есүс Христийг өөрийн биеэр, өөрийн хамтдаа чуулсан чуулганаараа дамжуулан эзнийг харуулж байгаа, алдаршуулж байгаа ийм хүмүүс юм а. Тийм учраас бидний сайн мэдээ бол Есүс Христийг тунхаглах юм а. Есүс Христээс өөр аврагч энэ дэлхийд хааж байхгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Харин үүнийг бид нар бас дамжуулах үүрэг хүлээсэн чуулган юм а. Өнөөдөр та сайн мэдээ бас тунхаглаарай. Хамтдаа залбирцгаая. Эзэн Бурхан минь таньдаа баярлалаа. Та Петрийг, дагалдагч нарыг итгэлээс нь тэднээс өөрийгөө асуугаад хэн болохыг нь хариулсныг нь та сонсож, Петрийн хариултанд та чуулганы тухай хэлж өгсөн байна. Эзэн минь Петр жирийн загас чинь ч гэсэн тэр хэн байхаас нь үл шалтгаалж ирээдүйд хэн болохыг нь итгэлээр нь тодорхойлж чаддаг тэр Бурхан байна. Эзэн минь бид сайн мэдээ ярихад үнэхээр Христийн үгэнд итгэсэн чуулганы агуу гайхамшигтай дагалдагчдыг та үнэхээр тунхагласан байгаа. Эзэн минь бид танихгүй мэдэхгүй хүмүүс сайн мэдээ ярьсан ч тэд ч гэсэн Петр шиг итгэл дотроо чуулганы үйлчлэгч нар, бас аврагдсан чуулганы ард түмэн байх болтугай. Эзэн минь өнөөдөр
танд талархаж байна. Биднийг аварсанд баярлалаа. Иесус та бидний эзэн учраас өнөөдөр та бидний амьдралыг нь удирдаарай. Танд талархаж Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Та Иесус Христийг өөрийн амьд бурхны хүү Христ гэж та тунхаглаж байгаа бол та эзнийг алдаршуулж байгаа юм аа. Эзэн талийг ивэгэ.